Метро лаунж 91.7 радиотой хамттай байгаа. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж байна. За мөрөөдөл нэвтрүүлгийн маань ээлжид шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Мөрөөдөл нэвтрүүлгийг Шихийн хотын их сургуулийн багш хуульч лектор Хамар Санаатай хамтран хүргэдэг. За өнөөдрийн сэдв бол мөрөөдөл ба баг гэсэн одоо сэдвээр бид хоёр ярилцах болно. За баг бид нар бол багийн талаар бол өмнөх яриануудаар бол зогс гарч исэн тийм ээ. Мөрөөдөл маань хүрэхэд хин дэмждэг бай, ер нь ганцаараа мөрөөдөл хөдлөө явдаг юм уу? Бусад зүйл нөлөөлдөггүй гэдэг ингээд дотоод ерөнхийдөө бол тухайн хүнээс хамааралтай зүйлүүдийг ярьжсэн бол өнөөдрийн онцлог зүйл бол бид баг буюу зөвхөн цор ганц хүний өөрийнх нь зүтгэлээс гадна өөр ямар зүйл бид нар багт хүрэхэд хэрэгтэй байдаг вэ гэдэг зүйлийг ярилцах гэж байна. Тэгээ бидний багийн талаарх ойлголт бол их сайн найзууд баг байна гэж ойлголтыг өөртөө боддог. Багийнхаа найзуудыг юм уу эсвэл бол ажиллаж байгаа хүмүүс энэ бол манай баг гэдэг ийм ердийн ойлголтуудыг бол тайлбарлаад тэгээд тэндээ нийцүүлээд үзээд идэг. Тэгээд тэр нь бол болохгүй болохоор яагаад юм болохгүй байна гэдэг юм. Тэгэхээр хамт олон бүрдэх баг бүрдэх гэдэг нэг юм ойлголт байна. Тэгээд бид нэр бол нэг буруу зүйл маань юу гэхээр багийг бүрдүүлсний дараа шууд үр дүн хүсэж идэг. За энэ баг бүрдлээ одоо хамт олон боллоо. Одоо та нараас үр бүтээлд үр дүн гарах хэрэгтэй гэдэг. Гэтэл баг эхлээд үүсэх гэдэг зүйл байгаа. Тэгэхээр багийг үүсгэхэд баг дотор ямар хүмүүс байх хэрэгтэй гэдэг үү шүү дээ. Бид олох хэрэгтэй болдог. Тэгэхээр мэдээж хэрэг бол тэр багт ямар гишүүн хэрэгтэй вэ тооцоолох хэрэгтэй. Тэгэд хит их одоо мундаг хүмүүсийг зөвлөлчвөл нөгөө баг маань бас яг багаар ажиллаж чадахгүй болчихдог. Яагаад? Нэг ер нь бол багийн спорт төр энэ гардаг тийм ээ. Довтлогч бол довтлох хэрэгтэй, хамгаалагч бол хамгаалах хэрэгтэй. Хүмүүс довтлогчийг л дийлэхтэй эхлэв таньдаг. Хамтлаг үлээхэд оцлол гитарч шингэл хүмүүс хараад идэг. Бусдыг нь бол сайн таньдаг хүчдэг юм. Тэгэхээр нэг хүн болгон гол тоглогч болох гэж үзэх юм бол баг өөрөө урагшлахгүй асуудал гарна. Хоёр дахь ойлголт нь вөхөр багтаа мундаг хүмүүсийг авснараа л тэр баг мундаг байна гэж ойлгож болохгүй. Багт хэрэгтэй хүнийг авах хэрэгтэй. Ямар хүн энэ багт байвал энэ багийн ажил маань зөв явах вэ гэдэг. За Тэгэхээр бид нэр эхнийх нь бол баг үүсэх гэдэг ойлголтын талаар байна. Тэгэхээр багийг үүсгэхийн тулд бид юуг тооцоолох ёстой төрний хэлдэг. Нэгдүгürt бол багийн гишүүдэд зөв болох ёстой. Хоёрдугаарт нь бол багийн дүрмөө тогтох ёстой. Бид хэдийн найз гэдэг юм уу таньдаг хүмүүс өмнө хамтарч ажиллаж исэн гэсэн ч дүрмийг тогтоох хэрэгтэй. Маргаан үүсгэхэд ямар байх ёстой юм бэ гэдэг. Тэгэхээр зөв дүрмийг тогтооснороо тэр тухайн баг удаан хугацаанд тогтвортой байх боломж бий бол амун зөрчилдөөнийг бууруулахад их чухал болдог. За 3 дахь зүйл нь юу гэхээр багийг хэн удирдах вэ гэдэг. Тэгээ бидэрт бол хамгийн ахмад юм эсвэл хамгийн нэр хүндтэй эсвэл хамгийн одоо мундаг гэснийга багийн ахлагч болгоё гэж. Тэгэхээр багийн ахлагч ямар үүрэгтэй байна? Тэрнээс хамаар түнд нийц хүнийг л бид багийн ахлагчаар тавих хэрэгтэй. Ингүүл бид урагшлна. За дөрөв дэх зүйл маань юу гэхээр баг үүсгэхэд бид юу хэрэгтэй вэ гэхээр бид нар шийдвэр яаж гаргах вэ гэдэг тохирсон байх хэрэгтэй. Шийдвэрийг. Багийн ахлагч бүх асуудлыг шийдэх ёстой юм уу? Эсвэл бүгдээр хэлцэх ёстой юм уу? Ямар асуудлыг хамтдаа шийдэх юм? Ямар асуудлыг бид дангаараа шийдэх боломжтой гэдэг. Энэ зүйлүүдийг тооцоолж харах хэрэгтэй. Багт хоорондоо зөрчилдөөн бий бүхий хүмүүсийг авах тохиол байдаг. Тухайлбал одоо хоорондоо нөгөө үл ойлголцдог. За дотоод өөрийнхөө субъектив хандлагатай зөрчилдөөнтэй ийм хүмүүс хүртэл нэг баг болж болно. Гол нь тэр хүмүүсээ үүрэг ажил нь л давцахгүй хэрэгтэй. Хоорондоо нэг дор нэг чиг үүрэг гүйцэтгэх байх. Ингэч юм бол тэр хүмүүсийн хоорондоо зөрчилдөөн бий болохгүй. Чи ажиллаа би ажиллая. Ийм байдлаар багийг бүрдүүлэх. За багийг үүсгэхэд амжилттай байгаа багуудаас бид суралцах ёстой. Тухайлбал бизнесийн салбарын бол өрсөлдөгчөө сайн судалж иж өөрийн багийг бүрдүүлдэг. Давуу тал нь юу вэ? Бид нэр сул тал дээр нь яаж одоо өрсөлдөх вэ гэдэг зүйл. За ингээ баг бүрдчихэж байгаа. Тэгээ баг бүрдлээ. За одоо юу хэрэгтэй вэхээр яг багийн дунд одоо нэг үзэл бодол өөр дүрмийн бас хоорондоо тохиролцсон тэр дүрм журм маань бол маргаан гарах гэдэг юм. Энийг бол магадгүй багийн шуурга гэж. Тэр баг цаашаа тогтохгүйг сорилтууд ирж байгаа. Тэгэхээр яг ийм сорилтууд ирэх үед одоо нөгөө нэг биднэрт зөв баг бүрдсэн үү? Бид зорилгоо нэгэнтээ ойлгосон уу гэдгээл гаргаж ирж байгаа. Зарим хүмүүс багт орохдоо зорилгоо буруу ойлгосноос болоод тухайн багт байх эсгүй гэдгээ бол дараа нь хожим мэдээд багаас гардаг. Тэгэхээр юу гэхээр зорилго багийн юунд хүрэх гэж байгаа гэдэл чухал болохоос ш тэнд хэн байх вэ чухал биш. Тэр зорилгыг зөв ойлгох хэрэгтэй. За энэ шуурга зөрчилдөөн бий болох үед яах ёстой вэ гэхээр
нэн яаралтайгаар тухайн зөрчилдөөнийг одоо бууруулах, арилгах арга хэмжээнд авах хэрэгтэй. За яг ойлголцсон үедээ гэд хооронд нь зогсоод явчих болов боломжтой болов гэдээ орхиод байтал нөгөө жижиг асуудал маань хоримтлагтаад маш том асуудал болчихоор буцаагаад багийг тараах үгүй юу? Тэр хүмүүсийн цаг зав, тэр хүмүүсийн зорилт энэ бүх зүйлүүд маань өсөр хаягдах болдог. Тэгэхээр бид энэ зөрчилдөөнийг тухай бүрт нь шийдэх ёстой. Тэгэхээр энэ бүр дээр бол нэг багийн ахлагчийн бол үүрэг маш чухал болдог. Дараагийн зүйл дээр бид яаж нөхөр одоо ингээд зөрчилдөөнийг даваад дууссаны дараагаар бид нар үр дүн гарах гэдэг 3 дахь шатлал орж үр дүн гарах хэрэгтэй. Тэр баг цугласан одоо ажилласан тэгэд юу гарах вэ? Тэгэд 2 үр дүн бий болдог. Эрэг ба сөрөг үр дүн. Төлөвсөн зүйл маань гарч идэг. Эсвэл төлөвлөөгүй сөрөг зүйл гарч идэг. Тэгээд дийлхтэй хүмүүс үтгэхээр эрэг үр дүн гарангуут энэ бол маш сайн баг бүрчжээ гэж ойлгодог. Гэтэл сөрөг үр дүн ч гэсэн гарсан байсан хамаагүй тухайн баг сөрөг үр дүнгийн дараагаар үргэлжлүүлэн ажиллана гэж байгаа бол энэ бол баг бүрчжээ гэж ойлгох хэрэгтэй. Тэр аль аль нь байх хэрэгтэй баг бол. Тэгээ Henry Ford-ийн тэр нэг үг байгаа л да. Баг гэдэг бол эхлээд тэгээд хамт байгаад тэгээ энэ хамт байж л байвал энэ бол амжилт гэж хэлсэн. Тэр юу хэлж байгаа нөхөр баг бүрднэ гэдэг бол заавалжгүй сайн үр дүн гарах биш. Мэдээж хэрэг уналттай зүйл, буруу шийдвэрүүд, буруу үр дүнгууд гардаг. Тэр болгон дээр магадгүй багийг буруу үр дүн гарлаа тэгэхээр багийг тараа гэж ойлгож болохгүй. Хэрхэн засаж сайжруулах боломжтой гэдэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Тэгээ өөрт нийцсэн багийн ахлагч нарын дийлэгтээ өөрт одоо бага бүрдүүлэхдээ юу гаргадаг асуудал юу гэхээр өөрийг нь магтсан, өөрийг нь сайшааж одоо илүү өөрт нь одоо тийм таалагдж байгаа хүмүүсийг авахыг зорддог. Гэтэл хамгийн сайн таныг суралцах хүн бол таны дайсан байгаа. Тэгэхээр таныг дургуун хүнч багч орж бол олон энэ хүн хэрэгтэй байна уу гэдгийг л бодох хэрэгтэй. Хит их өөрийнх нь үгэнд автсан, өөрийнх нь талаас нь бодсон хүмүүсийг багт авчаад баг нөгөө шүүмжлэгч байхгүй учраас нөгөө баг маань яг хит одоо хоосон төлөвлөгөө бий болох. Хит өөрийгөө буруу үнэлгээний алдаа гаргадаг. За эндээс магадгүй өөрийн багаа бүрдүүлсэн хүмүүстээр юу гэхээр энэ багийг хэрхэн нэгтрэлтэй сайн болгох вэ гэдэг зүйл гарч ирж байгаа. Тэгээ яах вэ гэхээр манайхны дунд нэг буруу зүйлүүд нь дотоод өрсөлдөөний бий болгуулчихдаг. Хоорондоо өрсөлдөөн. Тийм, баг дотор өрсөлдөөнд явагддаг. За одоо юу гэдэг нь 5 ажилтнтай дарга байлаа гэхэд 5 ажилтны хамгийн шилдэг шалгаруулна гэж чинь. Тэгэхээр дотоод өрсөлдөөн бий болоод нөгөө 5 маань яах вэ гэхээр нөгөө нэг шагналын төлөө нэгэндээ туслахгүй байх. Нөгөө багийн зорилгоо март. Өөрөө шагналын төлөө гэдэг ганцаарчлсан нөгөө тоглолтыг хийж эхэлдэг. Тэгэхээр бид яах ёстой вэ гэхээр яг үүнтэй төсөөтэй өөр багтаа өрсөлдөөний бий болгох ёстой. Энэ өрсөлдөөний дунд яах вэ гэхээр баг хөгждөг, баг мөн доктортой болдог, баг нэвтэрдэг. Өөр багт ялгдах юм тулд. Магадгүй тэр шагнал урамшуул бол мэдээж хэрэг бол тэр тавыг бол ингээд өрсөлдөөний дунд бол үр дүн, ажлын бүтээмж, хандлагаасаа мараад бол шагнах боломж бол байгаа. Гол нь дотоод өрсөлдөөнийг л бууруулах хэрэгтэй. Бид хамтдаа бусад гадаад багуудтай өрсөлдөх ёстой гэдэг энэ зарчмыг барих хэрэгтэй. Тэгээ магадгүй улс орон ч гэсэн тийм шүү дээ. Улсыг дундуур нь хоёр угааж байгаа л өрсөлдүүлээд байвал улс хөгжихгүй. Улсыг өөр улстай хөгжлөөр харьцуулж харж хөгжихийг зориул улс нь хөгждөг. Хүн ч гэсэн тийм. Тийм ээ? Одоо гэрийн ах トゥ 3 байлаа гэхэд ах トゥ 3-ыг гурвангийн хооронд нь өрсөлдүүлэх биш. Айлын хүүхдүүд өрсөлдүүлвэл тэр гурав хамтдаа айлын хүүхдүүдтэй өрсөлдөж эрдэм байдал гэдэг юм уу хөгжүүлэх энэ боломжуудыг хаадаг. Тэгэхээр багийг нэвтрүүлэх гол удирдах арга бол дотоод өрсөлдөөн биш гадаад өрсөлдөөний дэмжих хэрэгтэй. За дараагийн зүйл маань багийн гишүүд заримдаа өөрөө багийн би гишүүн биш байна гэдэг мэдрэмжийг авдаг. Энэ юу гэхээр өөрийнх нь гаргасан санаачлагыг хүн дэмжихгүй болохоор. Тэгэхээр багт байгаа гишүүдийн бүх хүний саналыг заашгүй сонсдог авдаг байх хэрэгтэй. Ингэж баг юм. Хэрвээ энэ санаачлагыг баг дотор асуудлыг одоо хэлцэж байгаа тохиолдолд чи яах вэ хаа одоо чиний асуудлыг сонсохгүй бид нар яриа шийдчих юм бол тэр хүн би энэ багт байхсгүй байна гэдэг мэдрэмж авчиж байгаа. Тэгэхээр энэ баг бол яг буцаагаад бутарч ийнэ гэсэн. Тэр аль болох багийн гишүүдийг тэнцвэртэйгээр үүргэх гэсэн. Тэгээ одоо бидний амьдралсан тохиолддог шүү дээ. Одоо олон хүүхдтэй айлын хүүхдүүд бол энийг мэдэх байх л та. Манай гэрээс одоо энэ их гайгүй яваа. Энэ их одоо зүтгэлтэй, энэ мундаг. Тэгээ нөгөө нэг хүүхдийн хамаг ачаагаа үүрүүлждэг. Тэгээд энийг бол нуруу наавна гэж юм л да. Нөгөөх нь сүлхүүр залхахдаг тий. Юм болгонд бий байна гэж байх тий. Тэгээ нөгөө босод хүүхдүүд нь яаж вэ? За оо том ах л одоо мэдж байгаа юм чи бид нар оролцоо яах вэ?
ингээ оролцоо байхгүй. Тэгэхээр баг яг энтэй адилхан. Аль болох тэгш байх хэвээр хин нэгэнд үүрэг хариуцлуудыг өөрчилж өгч явах хэвээр. Ингээд ирэх юм бол баг өөрөө хамтдаа хөгжиж байгаа юм. Энэ маш чухал зүйл байна. Дараагийн зүйл нь багийн гишүүд хөгжих боломжийг олгох хэрэгтэй. Та бол дараагийн багийн дарга байж болно гэдэг нээлттэй байх хэрэгтэй. Ингэснээрээ тухайн багийн гишүүд нөгөө дараагийн удирдлагыг авах, өөрийн тэр удирдлагыг авснараа багт шинжилгээг хийх гэдэг юм уу. Тэр зүйл рүү тэмүүлэх одоо өөрийгөө хөгжүүлэх зүйл бий болдог. Нөгөө зөв эерэг өрсөлдөөн бий болж байгаа юм. Тэгэхээр иймэрхүү байдлуудаар багийг өөрсдөө хөгжүүлэх, сайжруулах зүйлүүдийг хийх хэрэгтэй. Тэгэхгүй яг тогтсон нэг л дүрмийн дагуу нэг л дарга тэгээд дарга бүх зүйлийг ойлгодог байх юм бол баг ногноо л гэсэн үг. Удаан хугацаанд байж чадахгүй. Дараагийн зүйл маань багийн гишүүдийн хоорондох тэр харилцаан дээр нээлттэй байдлыг бол аль болох тавих хэрэгтэй. Тэгээ нээлттэй байдал гэдэг нь юу гэж байгаа вэ гэхээр тухайн багийн гишүүдийн нэг хит их дүрмэнд баригдахаас гадна хувийн өөрийнх нь байх орон зайг бий болгох хэрэгтэй. Чи заавал ч ингэх ёстой гэж тулахаас илүү бид багийн зорилго маань юм учраас чи ингэх ёстой байна гэдгийг тайлбарлах нээлттэйгээр хувийнх нь байр сууриас хандах хэрэгтэй. Тэгээд ийм зүйлүүдийг хийх хэрэгтэй болж байгаа. Тэгээд магадгүй энэ багийг бүртгэл бол маш удаан хугацаа шаардж байгаа. Бүртгэлээ. Тэгээд бүрдсэн багаас бид нэр үр дүн шаардах хэрэгтэй. Гэтэл бидний гаргадаг алдаа вөхөр өнөөдөр уулзлаа маргаашнаас ажилдаа үр дүнгээ гаргах гэдэг. Гэтэл нөгөө нэг багийн гишүүд маань хоорондын тэр зан чанараа ойлголцоох, нэгэндээ ямар байгаа вэ гэдгээд тайлбарлах, хамтарч ажиллах энэ зүйл суралцаагүй дотоод дүрм тэр нөгөө зааг хязгаар нь тогтоог багт бол багийг бол ингээд оруулцдаг бол үр дүн бол төдийлөн гардаггүй. Тэр баг бол ийм одоо нэлийн олон хүншигтэй дамждаг. Тэгээ бас хүнээс тодорхой хэмжээнд багийг удирж байгаа хүнээс бол ур чадвар шаарддаг ийм зүйл байна. Тэр баг доторх асуудлыг шийдвэрлэхдээ магадгүй зарим хүмүүс сэтгэлтэй энэ зөвхөн загнаад ч юм уу болчихвол ч гэдэг юм ийм зүйл ярьдаг. Олон аргууд байна л та. Тухайлбал ерөөсөө хоорондоо тарахгүй байгаа юмыг хамтд нь нэг үүрэг даалгавар өгчөж байгаа. Хэрвээ энэ үүрэг даалгавар биелэхгүй бол та хоёр дээр одоо шийтгэлтэй шүү. Тэр шийтгэл авахгүй бол нөгөө хоёр маань яаж юм гэхээр тэр зүйлийг л зүтгэх. Энэ явцтай нөгөө зөрчилдөөн биш зорилголгоо тэмүүлэх энэ зүйлөө олж харж нэгний ойлгох. Магадгүй яг хүмүүс ер нь би энэ хүн дургүй гэдэг болохоос яг сайн харилцаж үзсэн хөр үгүй гэдэг тийм. Дургүй учраас би харьцдаг гэдэг. Яг харьцаад үзсэн өөртөө яг зан чанарын хувьд адилхан ч юм уу, нийцэмжтэй ч юм уу ийм хүмүүс байхыг үгүйсв. Тэр гэх мэтлийн ийм зүйлүүдийг бас бид нар зөв тооцоолж баг дээр ажиллах хэрэгтэй байдаг байна. За тэгээд одоо мөрөөдөлтөө хүрэхийн тулд олон хүмүүстэй харьцах хэрэгтэй. Харьцаж одоо бид нар мөрөөдөлтөө хүрэх бас нэг алхмыгаа одоо хийж байгаа юм чухал зүйл тийм. Тэгэхээр одоо бас яг энэ багаар ажиллах чадварт бол манлайлагч гэж нэрлэгдээд байгаа удирдах одоо тэр албан шатны байгууллагууд болох одоо тэр хувь хүмүүс маань маш их туслах, дэмжих, тэгжээж одоо нэг бага бүрдүүлж тэр багийнхаа бүрдүүлэлтийг өгөх ёстой гэдэг чинь. Таас яг энийг ингээд яг жишээн дээр тайлбарлаад яг мөрөөдөлтөө хүрэхэд ингэдэг гэдэг нэг жишээн дээр тайлбарлаад явбал маш сайн бизнесийн санаатай хүн компанийнхаа тэр одоо бизнес санаагаа хэрэгжүүлэх хэрэгтэй болно л да. Тэгэхэд хамгийн түрүүнд яг хөө тэрийг компани байх юм уу, юу байх, нөхрөл байх юм. Компани дундаа хувьцат компани байх юм уу, ХХК байх юм. Инхээр тэр дүрмийг байгуулахаас эхлээд хуульч хүн хэрэгтэй бол. Хоёрдугаар нь тухайн санхүүгийн төлөвлөгөө гаргахад бол санхүүж хэрэгтэй бол. За ингээ үйл ажиллагаа эхлээд явхад бол тухайн хөрөнгө оруулагч хэрэгтэй бол. Сайн менежер хэрэгтэй бол, сайн ажилт хэрэгтэй бол. Тэгээд энэ бүхний эцсийн дүнд нөгөө хүний мөрөөдөл биелж байгаа. Маш олон хүний оролцоогоор. Одоо жишээлбэл зөвхөн сайхан дуулдаг байлаа гэж сайн дуучин болохгүй байна. Тэр хүний нүрийг боддог хүн байх хэрэгтэй. Тэр хүнд үгийг бичдэг хүн байх хэрэгтэй. Аян зохиож өгдөг хүн байх хэрэгтэй. Үнд хүний менежер байх хэрэгтэй. Продюсерүүд. Ингэж тэр хүн олон танигдж өөрийн дуугаа биелүүлж одоо нэг дуучин болох. За од болох гэдэг тийм. Энэ зорилгыг биелүүлж. Тэгэхээр энэ юу хэлэх гээд байгаа бид нар мөрөөдлөгөө төлөө явах та. Цор ганцаараа яваад хизээч мөрөөдөлд өрөхгүй л гэсэн. Бид нар хамтдаа явах хэрэгтэй. Энд чинь харин ямар хүмүүс хэрэгтэй гэдэг л олж ирнэ. Альва одоо юу гэдэг компани захирлуудын гол хүмүүс төр ямар жигсаалт вэ гэсэн чинь нэгдүгürt нэгтлэнтэйгээ маш сайн ойр байх хэрэгтэй, хуульчд ойр байх хэрэгтэй гэж.
Тэгээ тэр хоёр бол эрсдлийг маш их төлөвлөдөг учраас тэр хоёр маш чухал байна. А гэтэл тэр хоёр нь байлаа гэд тэнд ажиллах хөнгө болчвол нөгөө компани ямар ч хэрэггүй болчих. Тэгээ гих мэтлийн нөгөө багаас хамааралтайгаар ямар хүмүүс байх вэ гэдэг л зүг болох. Энэ бидний л маш одоо нөгөө зориг төвөхөд л тусалцуулж байгаа нэг зүйл. За баярлалаа. Тэгэд мөрөөдөлтөд хүрэхэд бол баг хамт олон гэдэг маш чухал. Хэрвээ та зөв бага олж чадах юм бол бид нэр өөрсдөө мөрөөдөлтөд хүрэх бас тэр алхамлуугаа ойртож байна. За хэрвээ одоо буруу бага бүрдүүлээд ямар ч амжилтгүй сэтгэл санааны хувьд ч гэсэндээ нэг ойлгохгүй ийм байгаа тохиолдолд бол мөрөөдөлтөд хүрэх бас алхам маань баг багаар урагшилж байна гэсэн үг. Тэгэхээр та ямар баг хамт олныг сонгоно тэр одоо мөрөөдөлтөд хүрэх бас боломж нь илүү өндөр байдаг юм шүү гэдгийг одоо хэлье. Тэгээд хоёлаа одоо нэвтрүүлгээ энэ хүрээд өндөрлүүлье. За тэгээд мөрөөдөлтөд хүрэхэд баг гэдэг хамгийн чухал шүү гэдгийг бас та бүхэнд хэлмээрэн зөвхөн та ганцаараа яваад мөрөөдөлтөд хүрэх биш баг хамт олноороо мөрөөдөлтөд хүрэх боломжтой байгаа. Ингээд Metro Lounge 91.7 радио таамттай байсан сонсогч та бүхэндээ баярлалаа. Үргэлжлүүлээ төгжмийн хөтөлбөрөөр хүлээн аван сонсноо.